За өнөөдөр төрийн ордны энэ танхимд хүрэлцэн ирсэн эрхэм та бүхэндээ энэ өдрийн минь хүргэе. Танхимд өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа гол талууд гендерийн эрх тэгш байдлыг Монгол улсад хангах тогтолцоог өнгөрсөн 30 жилийн хугацаанд бий болгоход бүхий л хүч чадлаа дайшлан хамтран ажилласан олон улсын хөгжлийн түншлэгч байгууллагууд маань за гендерийн эрх тэгш байдлыг Монгол улсад хангах чиглэл дээр санхүүжилтийн дэмжлэгийг үзүүлж хамтран ажилладаг донор байгууллагууд маань за мөн одоо хөгжлийн хүн төрөлхтний хөгжлийн чухал асуудал болсон энэ гендерийн эрх тэгш байдлын асуудалд анхаарлаа хандуулж бидэнтэй хамтран ажилладаг олон улсын элчин сайдын байгууллагуудын төлөөлөл за хоёр гол яам маань хууль зүйн дотоод хэргийн яам за гэр бүл хөтөлбөр нийгэм хамгааллын яам за өнөөдөр танхимд бас манай улсын их хурлын олонх нь бас эмэгтэй гишүүд хүрэлцэн ирсэн байна. За бас ганц хоёр эрэгтэй гишүүд маань бас өнөөдөр энэ хүү аяны үйл ажиллагаанд нэгдэж дуу хоолойгоо илэрхийлж оролцож байгаад талархал илэрхийлж мэдчилж байгааг хүлээн авна. За та бид мэдж байгаа мэдээлэл харилцаа холбоо технологийн хурцтай хөгжил бол нийгмийн бүхий л салбарт маш олон эерэг өөрчлөлтүүдийг авчирч байгаа. За гэхдээ олон одоо сөрөг үр дагавруудыг бас авчирч байгаа гэдгийг бид анзаарч байна. За үүний нэг тод жишээ бол гендер суурьсан хүчирхийлэл. За тэр дундаа өнөөдөр та бидний хамтдаа ярьж байгаа энэ технологи ашиглаж үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүчирхийлэл юм аа. За гендер суурьсан хүчирхийлэлтэй тэмцэх энэ хүү аян за түрүүн бас найдлаа гишүүн хэлсэн 1991 оноос эхлэлтэй манай иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл за тэр дундаа өнөөдөр одоо зохион байгуулагчдын гол төлөөлөл болоо сууж байгаа 30 жилийн ойгоо тэмдэглэж байгаа манай хүчирхийллийн эсрэг үндэсний төв алтан тариа захиралтай үндэсний төвийн санаачлагаар инхүү үндэсний хэмжээний аян болж одоо Монгол улсад төлөвшөж байгааг онцолж хэлэхэд таатай байна. За энэ жил мөн адил Бээжингийн тунхаглалын 30 жилийн ой Монгол улсад гендерийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо өгч өгдсөний 30 жилийн ой хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн 30 жилийн ой гэсэн 30 жилдээ давхцаж энэ удаагийн аян зохион байгуулагдж байгаараа онцлогтой байна. За технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүчирхийлэл цахим болон бодит ертөнцид аль алинд нь нөлөөлж дургүй хөрсөн нэгнээ цохоод авдаг байсан бол бичлэгч нь олон нийтийн сүлжээнд тавиад чамайг байхгүй болгон шүү гэж сүрдүүлдэг болсон байна. Нэр нүрээ хаасан хаягнаас дургүй нэгнээ хүсснээрээ өөрийн санснараа гүтгэнд оромжилж нэр төрд нь халддаг болсон байна. Нэгнээ наманахын тулд санаатаагаар зоригтойгоор зохион байгуулалтаар зураг авч дүрс бичлэг хийж гутамшигтайгаар доромжилт болсон байна. Үе тэнгийн хүүхдүүд нэгнээ амиа хорлох хүртэл нийлж бүлийдэж сэтгэл санааг нь сижиж байгаа өнөөдрийн дүр зураг бол технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүчирхийлэл юм аа. Манай улсын хувьд гендер суурьсан хүчирхийллийн тархалтын талаар үндэсний хэмжээний томоохон судалгааг үндэсний статистикийн хороо нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр 2017 онд анх хийсэн байдаг. За үүнээс хойш энэ чиглэлд үндэсний хэмжээнд судалгаа хийгдээгүй 8 жил болсон байна. Харин өнөөдөр та бидний ярьж байгаа энэ технологи ашиглаж үйлдэгдэж байгаа гендер суурьсан хүчирхийлэлтэй холбоотой сэдвээр Аадын сангийн дэмжлэгтэйгээр технологийн тусламжтай үйлдэгддэг гендер суурьсан хүчирхийлэл судалгааг хараат бус бие даасан судлаач Аргун Зул даваа намжилнаар хийсэн байгаа нь тодорхой хэдэн чиглэлд та бид анхаарлаа хандуулах боломжийг өгч байна. Та бүхний анхаарлыг хэдэн тоо баримтанд хандуулъя. 2014 оны эхний байдлаар Монгол улсын интернет хэрэглэгчид 2.9 сая. Интернет хэрэглээний түвшин 83.9. Монгол улсын 18-аас 64 насны иргэд өдөрт дунджаар 433 минутыг интернет орчинд идэвхтэй өнгөрүүлж байна. Энэ нь өөрөөр хэлбэл 7 цаг гэсэн үг. За гэтэл 2024 онд гаргасан одоо судалгаагаар хамгийн их цагийг цахим орчинд зарцуулж байгаа улсаар Кен улс шалгарсан байна. Тэр өөрөөр хэлбэл Монгол улсын интернетийн одоо энэ хэрэглээ ямар түвшинд байгаа вэ гэдгийг одоо бид нэр тодорхой харж байна. За 2024 оны эхний 9 сард
цагдаагийн байгууллагад нийтдээ 32,492 гэмт хэрэг бүртгэгдсэн. 7,900 буюу 24.3% нь цахим хэрэглэж ашиглаж үйлдэгдсэн байгаа. Ингээд 4 хэрэг дотмын нэгийг нь цахим хэрэглэж ашиглаж үйлдэгдэж технологид суурилсан хүчирхийллийн тоо өөрөөр хэлбэл жил бүр нэмэгдэж байна гэж бид нар ойлгож болно. За сая хүний эрхийн үндэсний комиссийн дараах сүнжид дараах хэлж байна. За мөн гэр бүл хөтөлбөрийн нийгэм хамгааллын яамны төрийн нэрийн бичгийн дарга мөнхцөл даргын одоо хэлсэн үгнүүдэд тодорхой гарч байна л та. Өөрөөр хэлбэл энэ технологи ашиглаад үйлдэгдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэл бол Монгол улсын хувьд бол шинэ ерөөсөө шинэ асуудал байгаа. За ямар хэлбэрүүд байна вэ гэхээр цахим дээрлэлт, гүтгэлэг, үзэн ядсан үг хэллэг, цахимд орчинд мөрдөж гин, хувь хүний мэдээллийг зөвшөөрлгүйгээр олон нийтэд дэлгэж гин. За хүсээгүй нүцгэн зураг, видеог илгээж, бэлгийн сэдэлтэй контентоор дарамтлж гин. Насанд хүрэгчид бэлгийн зорилгоор хүүхдүүдтэй онлайнаар холбоо тогтоож гин. За бусдын зураг бичлэгийг өөрчилж, AI технологи ашиглаж, огт хийгээгүй, хилээгүй үйлдэлүүдийг одоо захимаар түгэж байна. За Монгол Улсын ерөнхий сайдын даргалдаг гендерийн үндэсний хорооны ажлын албаны зүгээс гендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг анхнаас нь одоо эхэлж дэмжиж хамтарч ажиллаж эхэлсэн. За манай хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн төвийнхэн маань одоо сайн мэдж байгаа гэж бодож байна. Тэгээ бид төсөвтөгч байсан, төсөвгүйч байсан, санхүүжилттэй байсан, санхүүжилтгүйч байсан гэсэн энэ үйл ажиллагаанд өнгөрсөн одоо хугацаанд гендерийн үндэсний хорооны ажлын алба бүхэлдээ одоо хамтарч ажиллаж ирсэн гэдгийг бас та бүхэндээ одоо онцолж бас хэлье. За өнөөдөр төр хувийн хвшил иргэний нийгмийн бүх шатанд гендерт суурилсан одоо хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг хүлээдэг. За аяны хүрээнд хийх ажлуудаа төлөвлөдөг. За энэ жилийн аяны гол асуудал анхаарал хандуулах сэдв нь юу юм бэ гэдгийг хэл мэдээллийн байгууллагууд биднээс нэгтгэх болсон байна. Энэ бол сайн үр дүн. Энэ бол ахиц. Ийм олон жилийн тууштай одоо бидний хамтын ажиллагаа байж ич хамтын оролцоо байж ич л өнөөдөр бид энэ асуудалд гарц шийдэл тодорхой одоо үр дүн гаргаж чадна. За манай улсын хувьд одоо хүчин төгөөдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг сайжруулах, за хуульд нарийн зүйлт заалтуудыг оруулж өгөх шаардлагатайг бол ер нь бол тодорхой одоо судалгаанууд одоо харуулж байгааг одоо хэлье. За ер нь та бид одоо яг юу хийх ёстой юм бэ? Бид нэр одоо гендер суурилсан хүчирхийлэл, за технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендер суурилсан хүчирхийлэл гэдэг энэ хоёр үг, энэ хоёр сэдвийг яриад нэлээдгүй олон жил өнгөрүүлчихлээ. Гэтэл бидний гаргасан үр дүн байна уу? Яг одоо ийм үр дүн гараад байна гэдэг одоо зүйл бол яг энэ хоёр сэдв дээр бол алга байна гэдгийг сая одоо илтгэл мэдээлэл танилцуулсан албаныхан бүгдээрээ хэлж байгаа. Харин ч энэ одоо чиглэлээр хүчирхийлэл, технологи ашиглан үйлдэгдэж байгаа энэ гендерт суурилсан хүчирхийллийн асуудлууд улам ихсээд байна гэдгийг бид нар өнөөдөр энэ нээлтэн дээр яриа зогсож байна л та. Тэгэхээр цаашдаа бид нар яг юу хийх юм бэ? Шинэ гэж тодорхойлогдож байгаа энэ технологи ашиглан үйлдэгдэж байгаа гендерт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдээллийг нэг түвшинд авчмаар байна. Иргэдэн нэг өөр янзаар ойлгоод, хүүхдүүд нь нэг өөр янзаар ойлгоод, төр нь нэг өөр янзаар ойлгоод, хууль сахиулагчид нь нэг өөр янзаар ойлгоод биднийг төлөөлж байгаа төлөөлөл нь нэг өөр янзаар ойлгоод байна. Тэгэхээр ойлголтоо бүгдээрээ нэг түвшинд аваачмаар байна. Иргэдийнхээ ойлголт мэдээллийг дээшлүүлмээр байна. Хэл мэдээллийн хэрэгслүүд энэ чиглэлээр бид нартай хамтарч ажилламаар байна. Гендерт технологи ашиглаж үйлдэгдэж байгаа гендерт суурилсан хүчирхийллийн хохирогчдын хамгийн гол төлөөлөл нь өнөөдөр манай хэл мэдээллийн сэтгүүлчд байгаа шүү дээ. Тэгэхээр та бүхнийг бидэнтэй хамтарч ажиллаач гэж уриалмаар байна. За хоёрдугаарт нь статистик судалгаа дүн шинжилгээг үндэсний хэмжээнд тодорхойлж хиймээр байна. 2017 онд хамгийн сүүлд гендер суурилсан хүчирхийллийн тархалтын судалгааг хийсэн 8 жил өнгөрчлөө гэж судалгаагаа бид хийгээгүй. Яаралтай үндэсний хэмжээний энэ судалгаагаа хийх шаардлагатай байна. За дахиад нэг зүйл. Энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдод дэмжлэг үзүүлэх, туслах замын зураглалаа асуудал хариуцсан холбогдох байгууллагууд нь хамтдаа боловсруулмаар байна. За ойрын өдрүүдэд хэл мэдээллийн хэрэгслэр гарч байгаа сая бас манай холбогдох хүмүүсээс ярьж байна. Энэ гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 22 жил гэр бүлийн хүчирхийлэлт байсан гэд хохирогч эмэгтэй олон нийтээс одоо дэмжлэг хүсч өчигдөр өнөөдөр хэвлэлийн баг хурал хийж олон нийтийн анхаарлыг яг энэ аянтай одоо яг энэ нэг цагт одоо давхцлаа л да. Магадгүй одоо энэ үйл явдал болсноороо энэ гендер суурилсан хүчирхийлэл ялангуяа дийлэнхэнд байгаа энэ гэр бүлийн хүчирхийлэлтээр иргэд нийгэм олон нийт төр нь анхаарлаа хандуулж эхэлж байгаа гэж бодож байна.
Өнөөдөр яагаад тэр эмэгтэй асуудал шийдэгдэхгүй яваад байгаа юм бэ? 16-7 холбогдох байгууллагуудад өргөдөл өглөө гэсэн ямар ч хариу байхгүй л сууж байна. 2хан байгууллага хариу ирүүлсэн гэж сууж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл хохирогчд дэмжиглэг үзүүлэх замын зураглал нь бидэрт, процессын зураглал нь бидэрт тодорхой биш байгаад байна. Тэгэхээр холбогдох байгууллагууд хамтдаа энэ одоо зураглалаа боловсруулъя. За гол хохирогчд нь болж байгаа өөрөөр хэлбэл энэ технологи ашиглаад үлдэгдэж байгаа гендер зориулсан хүчирхийллийн гол хохирогчд болоод байгаа 15-аас 18 насны октод зориулсан тусгай боловсрол хөтөлбөр сургалтыг боловсруулмаар байна. За онлайн груминг, deepfake, trolling зэрэг энэ технологи ашиглаад үйлдэгдэж байгаа гендер зориулсан хүчирхийллийн гол хэлбэрүүд өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжинд тодорхойгүй зохицуулагдаагүй байгааг үе шаттай бүх талуудын оролцоог одоо хангасан хилцүүлгүүдийг манай хууль санаачлагч улсын хурлын гишүүд маань үе шаттай хийж одоо энэ хуулийн өөрчлөлт зохицуулалтуудыг яаралтай хийх шаардлага байна гэдгийг одоо өнөөдрийн нээлтэнд холбогдох хүмүүсийн хэлж байгаа мэдээллүүдээс анзаарч байгаа гэж бодож байна. За ингээд үндсэндээ хэрэгжилт, урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагаа уялдаа холбоогоо сайжруулж хамтран ажиллах шаардлага ер нь бидний өмнө байна. За өнөөдөр шигсэн энэ аяны нээлтийн үйл ажиллагаа төрийн ордны энэ танхимд зохион байгуулагдж байгааг миний хувьд бол гендер зориулсан хүчирхийлэлтэд тэмцэх нь улс орны анхаарлын төвд байгаа асуудал гэдгийг бид нар өөрсдөө гаднах байдлаараа хэлж өгч байна. Цаашдаа илүү уялдаа холбоотой, тууштай, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлгүй ирээдүйг бий болгохын төлөө хүүгүүд маань, эрэгтэйчүүд маань мандалал үзүүлж энэ аянд нэгтэн оролцохыг та бүхнээсээ хүсье. Ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Аяны үйл ажиллагаа 16 хоногийн туршид амжилттай, бодиттой, үр дүнтэй ажил хэрэгж байна гэдэгт эргэлзэхгүй байна.